За ер нь бол энэ 100-ыг бол ер нь донтолтын 100 юм болов гэж би хараад байгаа. За дэлхийн номер 1 донтолтыг бол сүүлийн үед авсан мэдээлэлээс үзэхээр хоол юм байна гэж гарч иж байгаа. Ямарваа нэгэн хоолыг идэх, хэтрүүлэх, тэг нэг амтыг дагнаад одоо явах. Дараагийн асуудал гэх юм бол ер нь дэлгэцийн хамаарлал гэдэг асуудал бол дэлхийн нийтийг бол бас хамарч байна. Маш өрөөрөөр тийм ээ дэлгэцийг одоо хэтрүүлж үзэх. Ялангуяа одоо хөөхөд төсвөр насныхан тэргээд одоо зарим улс бол сошиал медиаг бас одоо 16 наснаас доош хүүхдүүд хориглын вариант тэргээл зөндөө юмнууд явагдаж байгаа тийм үү. За бидний одоо дунд байсан түгээмэл одоо гүйцэд шийдэж чадахгүй асуудал бол мэдээж архины, тамхины, донтолтын асуудлууд байгаад байгаа тий. За сүүлийн санаа зовж байгаа асуудал бол одоо энэ масруулах хоцсон хэрэглээ. За миний хувьд бол яг энэ ковидоос хойш ажиллаж байгаа хүмүүс бол дандаа цахим мөрөөтэй тоглоомтой холбоотой асуудлаар гэр бүл залуучуудтай ажиллаад ингээд явж байгаа. Мөнгө төгрөг тавиад алдсан, үр ширэнд орсон, ажил төрлөөс халагдсан, гэр бүлээсээ салах одоо их дээрээ тулдсан явж байгаа ийм хүмүүстэй ажиллаад байна да. Өмнө нь бол ер нь одоо мөрөөдөд тоглодог тухай яриа энэ тентээс бол хаа нэг сонсогддог те тэнд даалуу ингэж тоглож гин тэнд хөзрөөр ингэж тоглосон гингээд одоо бол ер нь энэ мөрөөд тавь тоглох боломж бол маш одоо хялбар болцсон. Зүгээр гар утсаараа интернеттэй мөнгө төгрөгөө нааш нь цааш нь шилжүүлээд ингээд одоо хүн болгоны юунд тулцсан юм да амархан гарын дор ирсэн байгаа. Тэгээд яг сая бол хууль батлагдаад бол нэлээ юу бас хямгандаа орж ах шиг байна. Дуртай цэнэглээд ингэдэг биш дан сумсаа ашиглуулах юм бол эн чинь одоо хуулийн хариуцлага хүлээнэ энэ төр гэж явж байгаа нь бол сонирхогч төдийд байгаа хүмүүсийн одоо юуг бол урьдчилан сэргийлэх тал дээр бол нэлээ хаалт энэ төр тавьж өгч байгаа. Тэгэхээр дондох хэмгэг маань бол яг өргөс хавцсан юм шиг алга болтоггүй. Гэхдээ нэг өдрийн идэвхрэл гэж үздэг. Яг над дээр ажилласан хүний хамгийн өндөр настай 53 настай, хамгийн бага нь бол 16 настай. За мас бол нэг 18-аас 40 насны хоорондох хүмүүс л ихэнхэнд байна. Ялангуяа сургууль соёлоо төгсөөд ажил төрөлтэй болцсон орон гэр юмнуудаа нэлээд зохицуулаад амьдрал нь ингээд тогтоод ирж байгаа. Нэг тийм санхүүгийн одоо юу алдагдлалд ороод байгаа биш. Энэ чинь ер нь бол ороод эхэлж тоглож байгаа сэтэл нь бол ихэвчлэн одоо бие биендээ санал болгох нэг тоглоом зугаа цэнгэний төдийдл ингээл тэр ингээд хийж яадаг. Тэгээд цаашаа энэ одоо 1 2 2 3 болоод тийм ээ 1000 5000 100000 төдийд байжгаад эн чинь энтэй нэг нөхөрлөө тоглоом тоглоод байгаа энэ байдлын цаашаа үргэлжлэх юм бол эдэн 100,000 за тэгэл сая маяг гээл дэшиг ингээл явцдаг. Тэгвэл үнтэй одоо нэг юм 2 удаа уулзаад тэр үүсцэн байгаа асуудлыг шийдвэрлэх боломж бол их хязгаарлагдсан л байдаг. Тэр утгаараа донтолттой хүмүүстэй ажиллах гэдэг маань бол нэг гэр бүл тийм ээ нэг хүнтэй бол нэлээд ингээд зурлаад нэлээд давх хугацаанд ажилладаг онцлогтой. Тэгтээ асуудлаа бол санаар шийдээд явах боломж олцсон нь бол